За 81-р бодлого нь болохоор ABC гурвалжны AC талын урт нь 9. За 9 B өнцөг нь 60 градус. Тэгэхээр энэ өнцөг 60 градус бөгөөд энэ биднэрт ингээд 9 өгөгдсөн юм байна. Тэгсэн чинь энэ гурвалжинд багтсан тойргийн төв. За тэгэхээр энэ гурвалжинд багтсан гэхээр тал бүрийн нэг зэгийн ширхэг гэсэн үг. За багтсан тойргийн төв бол бүгдээрээ одоо юу болох юм гэсэн чинь АОЦ гэсэн гурвалжныг дайрсан энэ цэгүүдийг дайрсан тойргийн райцыг олоорой гэдэг чинь юу гэхээр энэ гурвалжныг багтаасан тойргийн райцыг олоорой гэж нуулаа өнгөтэй. За тэхийн тул бүгдээр яах юм гэсэн чинь нөгөө синусын чорм ашиглан тий. Тэгэхээр манай энэ АОЦ-ийн тойрогт багтсан гурвалж юм байна. Тэгэхээр синусын чорм бичээд олж x чинь надаа энэ өнцөг дутагдаад байна. За энэ өнцгийг бүгдээр яаж олох вэ гэсэн чинь багтсан тойргийн төв. Багтсан тойргийн төв хаанад вэ гэсэн чинь гурвалжинд багтсан тойргийн төв нь хаана байдгийг бүгдээр тодорхойлъё тий. Тэгэхээр ОЦ-г за ингээд ариун нутгийн халбч. За эндээс бүгдээрээ ОЦ-гийн шүргэлтийн зэрэг татлаа. Энд перпендикуляр, за энд перпендикуляр, за ийшээ перпендикуляр. Эднийг шлүндэр арч байгаа биш шүү. За тийм арч юм шиг харагдчихлаа. За тэгсэн чи яасан гэж чи надаа энэ гурвалжныг аваад үзэл та бүгдээр тойрогт нэг цэгцсэн шүргэгч тэнцүү байдаг. За энэ радиусууд тэнцүү. Тэгэхээр яасан гэсэн чинь энэ синхрон өнгөтэй гурвалжин маань энэ ногоон өнгөтэй гурвалжинтай яг тэнцүү. Талын шинжээр. Тэгэхээр тэнцүү юм бол эрийн эсрэг байгаа энэ хоёр өнцөг тэнцүү буюу багтсан тойргийн төв яадаг вэ гэхээр ерөөсөө бисектрисүүдийн хөтөлийн зэг тэр өнцгөө тал байна. Тэгэхээр энэ бол бисектрисүүдийн хөтөлийн зэг буюу энэ альфа бол энэ альфа. Энэ бета бол энэ бета. За тэгэхээр бүр том гурвалжин дээр 2 альфа дээр 2 бетаг нэмээд орой өнцгийн 60 градусыг нэмсэн нийлбэн 180 градус. Энэ дээр 2 альфа дээр 2 бетаг нэмсэн 180-аас 60-ыг хасгаар 120 градус. 2 тухахаар альфа бетагийн нийлбэр нь 60. За нэг 60 градус. За энэ 60 градус бол одоо бүгдээрээ энэ өнцгийг олцдог юм шиг нэг би дельта өнцөг гэж. Тэгэхээр дельта өнцөг маань яаж гарах гэсэн чинь 180-аас бүгдээрээ альфа бета 2-ийн нийлбэрийг хасаад өгч байна. Тэгэхээр 180 градусаас 60-ыг хасгаар энэ өнцөг маань 120 градус байна. За тэгвэл одоо бүгдээр яах юм гэсэн чинь гурвалжны нэг талыг түүний эсрэг орж байгаа өнцгийн синус тарцуулсан харьцаа синус 120 градус гэж мэдчихлээ тий. Тэр нь багтаасан тойргийн диаметр. Тэгээ бүгд энэ тойргийн райцыг олоорой гэсэн. АЦ маань 9 гэд өгсөн. Синус 60 маань 2-ны язгуур 3 тэнцүү 2-ээр. За эндээс R нь 9-ийг хуваахны язгуур 3 буюу за R арснал чиглэлч тий. За язгуур 3 тураахаар 3 язгуур гарах нэ. За дараа. За энэ интегралыг бодоорой гэж. Тэгэхээр энэ шовмон илэрхийлэл учраас зэргийн интеграл авчин зэрэгэн дээр нэг нэмээд тэндээ хаваалаа өрчгөн x өмнөх коэффициент 3 багц 3-ны 1-ээр өрчлөөд өгч. Нэмэх нь. Тэгэхээр хариу нь 63-ны 3x дээр нэмэх нь 1-21 зэрэгт гарах нэ. Тэгээ нэмэх нь. За 83 болохоор энэ тэнцэл шиг утах юм байна. Тэгэхээр 3-ын нэмж байгаа юм чинь бүгд 2-ыг хуваах нь x, нэмэх нь x-ийг x тухаар 1, хасах нь 28-ыг өрчих нь 3-ын 1-ийг хуваах нь x, нэмэх нь 9 тэгээс баг буй тэнцүү. За одоо бүгдийн зэргүүдийг нэмж байгаа юм чи энийг 3-ын 2-ыг хуваах нь x-ийг өрчих нь 3-ын 1 зэрэгт, хасах нь 28-ыг өрчих нь 3-ын 1-ийг хуваах нь x, нэмэх нь 9 маань тэгээс баг буй тэнцүү. За тэгвэл 3-ын зэрэгээ бүгдээрээ чи А гэд орлуулчих. Эндээс 3А-гийн квадратаас хасах нь 28А дээр нэмэх нь 9 тэгээс баг буй тэнцүүнийг бодох нэ. За эндээс бүгдээ квадратлаа тэгштэглээ ботноо. За 28 ч тэгштэй амч 2 туачи 14-ийн квадрат 196 хасах нь бүгдээрээ 4 хурацууч бичихгүй те хуваах нь 3. За 14 дээр нэмэх нь хасах нь 3 196-аас 27-г хасахаар харин язгуур гарах нь. За бүгдээ нь 196-аас 27-гоо хасахаар
169 чинь 13 юм байна. Эндээс маань нэгдүгээр шийд маань 27-г хуваах нь 3 буюу 9 юм байна. За хоёрдугаар шийд маань 1-ийг хуваах нь 3 юм байна. За ингээд тоончлон дээр байрлууллаа. Тэгэхээр энд 3-1 энд 9. За тэндээс тодорхойлохоор энэ хамгийн их зэргийн өмнөх коэффициент нэмэх. Тэгэхээр энд нэмэх, хасах нэмэх. Эсвэл манай энэ чи юу парабол дээш харсан парабол. Дээш харсан парабол учраас энэ хоёртой утга нэмэх дундаа хасах гэсэн үг тийм. За тэгээс багын аав нэхэр энэ. За энэ манай А штэ. За А нь 3-1-ээс 9-ийн хооронд. За А-гаар бүгд юу авсан бэлээ гэсэн чинь 3-ын x-ний 1 зэрэгтэй авсан. Энд нь 3-ын x-ний 1 зэрэгтэй. За тэгэхээр эндээс 3-1 гэдэг маань 3-ын хасах 1 зэрэгт. 3-ын 1-ийг хуваах 1-с 9 маань 3-ын квадрат. За 3 маань 1-ээс их тоочос бүгдээрээ суурийг орхиход тэмдэг бол ирэхгүй. За тэгэхээр энийгээ бүгдээрээ 2 салгаж чадна. За ингээд бот чинь 1-ийг хуваах 1-с нь 2-оос бага. Дараа нь ингээд ботхоор 1-ийг хуваах 1-с нь хасах 1-ээс их. За эндээс 1-ийг хуваах 1-ээс хасах нь 2 нь тэгээс бага. 1-ийг хуваах 1-с дээр нэмэх нь 1 нь тэгээс их. За энд ижил 20 өглөө энд x. Тэгэхээр энэ маань 1-ээс 2x-ийг хуваах нь x нь тэгээс бага. Энэ 1 дээр нэмэх нь x-ийг хуваах нь x нь тэгээс их гэсэн. Энэ хоёртаас шиг байна. За тоончлоноо тавьж агаад за энийг тэгтэн цэцгэр x 0 гарна. За 0 маань хуваар драмж авахгүй онгорхоо. 1 тэгтэн цэцгэр 2-1 гарна. За тэр их буй тэнцэмж 2-1 нь энд за одоо энд энийг тэгтэн цэцгэр x 0-1-ний харалтаа нөгөөх нь энийг тэгтэн цэцгэр x 100 хасах 1. За хасах 1 нь энд. За тэгтээ орно тий. За одоо тэмдэг тодорхойлохоор бүгдээрээ эндээс тоо авч орлуулж болно. За жишээлбэл эндээс 3-ыг авъя л да. 3-ыг тухаар энд нэмэх 1-ээс 6-аар хасах. Хасах тоог нэмэх тоогоор хасах нь тий. Тэгээс хөлжилчин. Тэгээс баг гэж юм чи бүгдийг нь хасах юм аа. За энд мөн адилхан тий. За энд одоо нэмэх тоо тахад харин нэмэх тоо гарахаар нь шүү дээ. Тэгэхээр шийд тагсч гараагүй учраас сүүлжилчин би тэгээс ихийн хэрэг нэмэхтэй засаг авчихна. За одоо нэгэн зэрэг давхцаж байгаа хэсгийг авахаар эндээс баг энэс цаашаа байна. Тэгэхээр өөрөөр манай шийд маань хасах хязгааргаас хасах нэг хүртэл орно. Нэгдэл 2-1-ээс нэмэх хязгааргүй гэсэн ийм гарах нэ. За дараагийнх нь ромбын диагоналуудын нийлбэрийг за ромб гэдэг бол бүх тал нь тэнцүү параллелограм. За энэ хоёр диагонал нь тэгэхээр диагоналуудын ромбын диагоналуудын нийлбэрийг түүний периметрт харьцуулсан харьцаа 1-ийг хуваахны язууд хоёрыг нэ. За ромб ч бүх тал нь тэнцүү параллелограм шүү дээ. За тэгэхээр бол диагонал 1 дээр диагонал 2-ыг нэмсэн периметрэхэд 4А гэсэн үг. Тэгэхээр 1-ийг хуваахны язууд 2. За одоо бүгдээ эндээс манай энийгээ би D1 гэж үзвэл энэ диагонал маань огтлынхаа цагаар хагаслуу огт учраас энэ бол диагонал 1-ийн хагас. Энэ диагонал 2. Тэгэхээр энэ маань тэрний хагас юм чинь диагонал 2-ийн хагас. За одоо бүгдээ ингээ за энэ үнцгийн хувьд энийг би альфа гэж. За альфа үнцгийн хувьд ромбын хурц үнцгийг олоорой гэсэн тий. За альфа үнцэг. Тэгэхээр альфа үнцгийн синус гэдэг бол эсрэг катетыг гипноз тусна. За альфа үнцгийн косинус гэдэг бол налж байгаа катетыг гипноз тусна. За D2-ыг хуваах нь 2-ыг хуваахна. За тэгэхээр эндээс ингээ харсан чинь бүгдээ иш ингээд үржүүлчихвэл А гүрчхэн за 2 нь энэ доош байгаа шүү дээ. 2А гүрчхэн синус альфа нь D1 юм байна. Иш үржүүлчихээр 2А гүрчэн косинус альфа нь D2 юм байна. За одоо тэгээ яах гэж бүгдээ энэ өгсөн шүү дээ. Энийхээ D1 D2-ийн хооронд D1-ийн хооронд 2А гүрчэн синус альфа, D2-ийн хооронд 2А гүрчэн косинус альфа. Хуваах нь 4А энэ нэгийг хуваах нь язууд 2. За эндээс 2А гаргаад хураачнаа. Тэгэхээр синус альфа дээр нэмэх нь косинус альфа хуваах нь 4А маань 2А гүрчэн 2. Тэгэхээр нэгийг хуваах нь язууд 2 гэ хураалаа. Эндээс синус альфа дээр нэмэх нь косинус альфа маань 2-ыг ишээ орчуулчих. Тэгэхээр 2-ыг хуваах нь язууд 2.
Тэгээ энэ хоёрыг хураахаар энэ маань язгуудар 2 болчихно. За 2 синус косинусийн нийлбэр нь 2 юм байна. Нөгөө талаас болохоор энэ альфа өнцгүүдийн синус квадрат альфа дээр косинус квадрат альфа нэг шүү дээ. За тэгэхээр би ингэ үзчихье. Хурц өнцгийг нь ол гэсэн шүү дээ. За би яг зурган дээр мохоо өнцгийг тэмдэглэж ч л дээ. Гэхдээ ер нь л ялгаагүй гарна те. Тэгэхээр одоо би энэ хурц өнцгийг энэ хурц өнцөг чинь тэрний хагас нь хурц өнцөг гэсэн үг шүү дээ. Хурц өнцөг. Тэгээ 90-сахаар манай альфа нь хурц өнцөг гэсэн үг. Тэгэхээр би юу гэсэн үг хэрэг синус косинус маань хоёулаа хурц өнцөг юм чинь нэмэх учраас би хоёр талын квадрат зөвшөөрүүлж. Тэгэхэд бол нэг тэмдэгэн дээр санаа зовлтгоо тий. Тэгэхээр синус квадрат альфа дээр нэмэх нь 2-ыг үрчин синус альфа косинус альфа нэмэх нь косинус квадрат альфа тэнцүү 2. Тэгсэн энэ хоёрын нийлбэр 1. Тэгэхээр 1 дээр нэмэх нь манай энэ чи ингэсэн чинь синус 2 альфа. Тэгээд тэнцүү 2 болчихно. Явж юу гэсэн синус 2 альфа 1 болсон. Синус хэдэн градусаар нэгийг авдаг вэ гэсэн чинь 90 градус дээр энийг авдаг. Тэгэхээр манай нөгөө олох гэдэг хурц өнцөг маань 90 градус буюу энэ маань квадрат гэсэн биш. За 85. За энэ интегралыг болно гэж. Тэгэхээр синус косинусийн үржүүрийн интеграл гэж байхгүй учраас би синус альфа гурчин косинус бета үржүүрийн нийлбэр задлж. Тэгэхээр 2-1-ийг үрчин синус альфа бета нэмэх нь синус альфа дээр нэмэх нь бета. За энэ томьёогоор задлнаа. Тэгэхээр бүгдээрээ 0-оос π хүртэл 2-1-ийг үржих нь синус x-с хасах нь 3x нэмэх нь синус x дээр нэмэх нь 3x. За ингээд эндээс интеграл авах гэсэн. За 2-1-ийг бүр хаалт юм гаргачих. Тэгэхээр 0-оос π хүртэл энд маань синус хасах 2x. Синус сондоо функц хасах нь урдаа гарчин. Энэ маань синус 4x. За одоо тус пресс интеграл авнаа. Тэгэхээр 2-1-ийг үржих нь хасах. Синусаас интегралхаар хасах косинус 2x. Тэгээд аргумент маань шугам x-ийн коэффициент 2-той хооч. За би нэг орлуулах ихгүйгээр шууд ингээд тайлбарч. Синусаас болохоор хасах кос 4x гарна. Тэгээд x-ийн коэффициент 4-тэй хуваахд өгчнөө. Тэгээд энэ чинь тодорхой интеграл байсан те 0-оос π хүртэл. За энэ тэмдгүүдэд жоох янзлана. Тэгвэл алдаж магадгүй те. За 2-1-ийг үржих нь манай хасахын нэмэх косинус 2x-ийг хуваах нь 2, хасах нь косинус 4x-ийг хуваах нь 4 болчих юм. За одоо би нэг 0-оос π хүртэл орлуулах юм байна. За тэгэхээр эхлээд дээд хилээ орлуулад дараа нь доод хилээ орлуулад хасчих. За x-ийн оронд эхлээд π тавина. За x болгоныхоо π тавилаа. Хасах нь дараа нь x болгоныхоо оронд t-ийг тавьчих. Хасах нь косинус t-ийг хуваах нь 4. За тэгвэл энэ маань юу болох юм гэж 2-1 чинь косинус 360 дээр утгах нь 1-ийг авдаг. Тэгээ хуваах нь 2. За энэ 4 π чинь 700 шүү дээ. Тэгэхээр үе нь 360 юм чинь 360-ыг хасахаар мөн адилхан 2π болоод бас 1 их юм байна. Хасах нь 2-1 чинь cos t градус 1-ийг авдаг. Хасах нь косинус t градус 1-ийг авдаг. За энэ маань яг адилхан юм гарч. Тэгэхээр утгах нь t гарах нэ. За дараа нь. За альфа бетийн нийлбэр нь 90 бол энийг задлаа, янзлаа гэж. За тэгэхээр бүгд косинус дээр нийлбэрээ үржих судлах томоор задлчээ. 2 үрчин косинус альфа дээр нөхөн бетаг хуваах нь 2. Үрчин косинус альфас хүн бетаг хуваах нь 2. За синус дээр нийлбэр үржих задлчээ. Тэгэхээр 2-ыг үрчин синус альфа дээр бетаг нэмээд 2 туан. Үрчин косинус альфасаа бетаг хасаад 2 тооч. За тэгсэн чи яасан гэсэн энэ хоёрын хороогдоод энэ хоёр устдаад явж катангас. За катангас альфа дөрвөн бета гохно хэлж байгаа юм шүү дээ. За шууд орлуулсан ч авах тий. Альфа дөрвөн бета нь энэ 90 градус юм шүү дээ. 2 тухай 45. Энэ маань синус бас 2 болоод 45. Синус косинус 2 хэлээд 45 дээр яг адилхан утгаар авдаг учраас хариу 1 гарах. За 87 логарифм А-с хортой b энэ хоёрын нийлбэр нь бид 4 гэж өгдөөд үржүүр нь 3 гэдээ өгсөн бол b-г олоорой гэж байна. За тэгэхээр үржүүр нь гэж арай өөр хэлбэр юм баг ш тий. За тэгэхээр нэг их янзлаа. Хоёр ингээс суурьсэлж маань энэ бас янзлж болно тий. Хоёулаа ижлэхэн 3 сортой юм чинь А, Б-ийг үржүүлж. Тэгэхээр энэ дөрвөө бүгд адилхан
3-тай 3-аар үржүүлээд энийг зэрэг болгоод оруулчихаар энэ маань логарифм 3 суурьтай AB тэнцүү 4-ийг хойшоо гаргахаар 3 суурьтай 3-ын 4 зэрэгт. За энэ хоёрыг хаялаа. Тэгэхээр AB-г үржүүр 3-ын 4 зэрэгт 81 гэсэн үг. Тэгэхээр AB-г үржүүр 81 юм байна. За энийг харсан чинь манайх чинь логарифм А суурьтай 7. Үржих логарифм 7 суурьтай B юм ба штэ. Тэгэхээр би нэг логарифмын чанараар суурийн солиод нэгийг хуваах логарифм 7 суурьтай А болгож. Тэгээд логарифм 7 суурьтай B тэнцүү 3. За тэгэхээр энэ чинь логарифм 7 суурьтай B-г хуваах нь логарифм 7 суурьтай А тэнцүү 3А гэсэн үг. Тэгэхээр мөн адилхан логарифмын чанараар ийм байвал яадаг вэ гэж логарифм c суурьтай b-г хуваах нь логарифм c суурьтай a гэдэг бол логарифм a суурьтай b гэсэн үг. Тэгэхээр энэ маань юу болох юм гэж логарифм 7 суурьтай биш хэлжлэн a суурьтай болж энэ 3. За тэгэхээр энийг би одоо a суурьтай a-гаар үржүүлээд энэ зэрэг болгоо оруулчихаар логарифм a суурьтай b маань тэнцүү 3 хойшоо гараад а суурьтай а-гийн куб болчихно. За энэ хоёрыг хаянгуут манай b маань юу болох юм гэсэн чинь а-гийн куб болчихно. Тэгээ бүгд ингэ чинь b-г болох гэсэн шүү дээ. За тэгэхээр энд а b-ийн үржүүр нь 81 гэж байгаас за эхлээд юу гэсэн b-гийн хооронд а-гийн куб тавьчих тийм. Ингээд 81 тэгсэн чинь а-гийн 4 зэрэгт 81 юм байна. Тэгэхээр а логарифмын суур байсан учраас тгийсэх байх хэвээр. Тэгэхээр а бол шууд 3 гарчихна. А нь 3 бол одоо b-г болно. Тэгэхээр b маань a-гийн куб буюу миний олох гэдэг b 27 юм байна шүү дээ. За тэгшин гурвалжны катетууд нь 2 3 харьцаатай гинэ. Тэгэхээр тэгшинцтэй гурвалжны катетууд нь 2x 3x. Тэгээд талбай нь болохоор яасан гэсэн чинь энэ хоёроо үржүүлээд 2 тоо. Тэр нь 156 юм байна. Тэгээ ингээ хураахаар 3x квадрат нь тэнцүү 156 бөгөөд x квадрат нь 156 3 тохоор 52 юм байна. За одоо эндээс би x болохоор язгуурын дор 52. За тэгсэн чинь бүгдээрээ юу гэсэн чинь энэ түүнийг багтаасан дугуй. Тэгэхээр тэгшин цогт гурвны багтаасан дугуй маань юу гэхээр яг гифтнууц нь манай диаметр болчихно. Тэгээд дугуйн талбайг болно. Тэгэхээр r болохын тулд энэ Пифагортохоор 3x катийн квадрат дээр нөгөө 2x катийн квадратыг нэмсэн гифтнууц 2r-ийн квадрат. За энэ чинь 9-тэй 4-ийг нэмэхээр 13x квадрат нь тэнцүү 4r квадрат юм байна. За тэнгуүл эндээс бүгдээрээ x квадратын хооронд язгуур 52-ийн квадрат чинь 52 болоод 4-ийг үржих нь r квадрат. За хоёулангийн 4 тухангууд r квадрат нь 13-ийн квадрат буюу 169 юм байна. За би дугуйн талбайг болгох юм чинь pr квадратыг болох юм чинь p-г үржих нь 169 гэхэд хариу нь 169 p. За энэ гурвалжинд MQ медиан татчихъя. За бүгд харъя. За M N P гэсэн гурвалжинд MQ гэсэн медиан татсан. Медиан гэдэг бол эсрэг талын тал байна. За биднэрт MP нь болохоор 2 язгуур 3 гэдээ өгсөн. NQ NP энэ чинь бүр NP бүтнээр нь M биш. Тэгэхээр энэ тал маань 4 хавцсан. Тэгээ QMP маань 45 градус бол бүгдээрээ энэ гурвалжны талбайг болно гэсэн. За тэгэхээр медиан чинь талбайг хагаслуу байдаг. Тэгэхээр энэ хоёрыг тэнцүү гэсэн. Тэгэхээр би үндсэндээ энэ гурвалжны талбайг болчихвол тэгэл хоёр өрчлөх юм шүү дээ. За энэ гурвалжны талбайг болохын тулд надаа хоёр тал нэг өнцөг дугаар мэдгдсэн байна тий. За тэгэхээр синусын чорон бичээд нэг өнцөг олчих. За одоо энийхээ эсрэг өнцгийг би альфа гэж. За тэгэхээр яаж гэсэн гурвалжны нэг тал MP-г түүний эсрэг орчим онцгийн син харьцаа нь QB талыг түүний эсрэг орчим онцгийн синус харьцаатай тэнцүү. За тэнгуүл эндээс явах гэсэн MP-гээ би 2/3 гэж мэдчихэж байгаа. Альфа онцгийн синусыг мэдгүй QP маань 4 синус 45-д 2/2. За эндээс синус альфа олно. За пропорцод үржүүлэхээр 4 синус альфа нь энийг үржүүлэх гэсэн 2-д настад язгуур 6.
Эндээс альфа онцгийн синус бол язгуудар 6 квахан 4 юм байна. За тэгэхээр би энэ өнцгөө мэдсэн чинь энэ өнцгийг мэдж болно гэсэн үг шүү дээ. Тэгээд 3 шинэл байгуулахдаа хоёр талыг нь хооронд өнцгөөс синусаар үржлээд хоёртой очно. Эсвэл бол ийшээ бас өндрийг мэдчихсэн бол болно те. Тэгэхээр нөгөө энийг мэдэхгүй байгаа 45 гэдэг чинь энэ хоёр тэнцүү байж байгаа. За тэгэхээр нөгөөх нь хасаад бас өндөр олчвол юм биш нэрэ. Ийшээ өндөр болгочвол энд 90 градус. Тэнгүүт л одоо би эндээс чинь энэ хоёрыг x гэж бифорд энэ градус. Тэгэхээр энийг мэдсэн учраас бүгдээрээ хасаад энэ зай гараад ирнэ. X-с тэгээ энэ бифордод өндөр олж интерес болох юм биш үү? За. Тэгэхээр санийхаа хэрэгжүүлж тийм болов. Эсвэл би энийг ингээд 180-сан хэрэг хэтэрхийх олон термометр очих гээд байна. Аль бүгдээр амархан бодъё те. Тэгэхээр M Q P санитар синус болсон чинь баг илүү болчихоо яа. За өндөр болох чинь ингээд. Тэгэхээр энэ 45 градус юм чинь энэ бас 45 гэсэн үг. Тэгэхээр бишэд бос өндрийг наашчул энэ нааш гэсэн үг те. Тэгэхээр манай энэ зай маань юу юм гэсэн чинь бүтнээр 2 язгуудар 3 юм чинь энэ маань 2 язгуудар 3-аас хасах нааш. Энэ зай 4. Тэгээ бүгд энэ пипогордол ааш олчих байсан юм байна шүү дээ. За энэ пипогортохоор аашийн квадрат дээр 2 язгуудар 3-аас аашийн квадрат нэмсэн 16. Тэгэхээр эндээс аашийн квадрат, энийг квадрат бол 12, хасах нь 4-ийг хүчин язгуудар 3 ааш, нэмэх нь ааш квадрат 16. За тэгэхээр 2 ааш квадрат, хасах нь 4 язгуудар 3 ааш, уршаа гарлаа хасах нь 4. За 2 тухахаар ааш квадратаас хасах нь 2 язгуудар 3 ааш, хасах нь 2. За эндээс ааш олно. Тэгэхээр бүгд энэ тэгштэй амчаа 2 тухаалаа. Язгуудар 3-ын квадрат чинь 3, хасах нь 1-ийг хүчин 2, хуваах нь 1. Тэгэхээр манайх язгуудар 3 дээр нэмэх нь хасах нь язгуудар 5. Тэгэхээр манай өндөр вэ штэ. Нэмэх 5 байх хэрэгтэй учраас бүгдээр ааш маань язгуудар 3 дээр нэмэх нь язгуудар 5 юм байна. За одоо яасан гэж бүгдээр нөгөө том ер нь бол MP 3 шинэлбэг болно гэдэг маань 2 ширхэг энэ MQP-тэй тэнцвэрсэн шүү дээ. Тэгэхээр одоо тэр талбай хаал гэхээр би яах юм гэсэн чинь суур MP-г нь тийшээ босон өндөрүүлжлээл 2 тааж. Тэнгүүт энд 2 маань устдаад манай MP маань 2 язгуудар 3, манай өндөр нь язгуудар 3 дээр нэмэх нь язгуудар 5. За энийг яг өөрчлөлөө задлаа тавьчих те. Эхнийх нь 6 болоод нэмэх нь 2 язгуудар 15. За манай 3 шинэл байна юм гарч байгаа юм шүү. За эндээс А явдаг бол гэсэн. Тэгэхээр энэ А квахан 3, Б квахан 4, С квахан 5 бүгдээр тэнцүү бөгөөд энийг Т-г орлуулж. Тэгэхээр эндээс манай А маань 3 Т юм байна. Б маань 4 Т юм байна. С маань 5 Т юм байна. За тэгээ энийг энд орлуулж. Тэгэхээр 5-ыг хүчин А нь болохоор 3 Т, 3 хүчин Б нь болохоор 4 Т, 4 хүчин С нь болохоор 5 Т, тэнцүү 35. Тэгэхээр 15 Т дээр нэмэх нь 12 Т, хасах нь 20 Т, тэнцүү 35. Тэгэхээр энэ 27-оос 20-аар 7 Т маань 35 болоод манай Т бол 5. За тэгээд А бол гэсэн. Манай А чинь болохоор 3 Т учраас 3-ыг хүчин 5 буюу 15 гарах нэ.